Hi guys. Hi guys. Бид хоёр дүүтэйгээ ярьж ирсэн чинь одоо 2016 он чинь буцаад ингээд юу болж байгаа юм бэ ш? Айгу тренд 2016 оны бүх юм ингээд буцаад трендлж байгаа юм уу? За мэдгүй заяа. Тэгээ 2016 онд тай холбоотой бичлэг хийе гэж бодоод тэгээд өнөөдөр бид хоёр юу хийх вэ гэхээр 2016 онд тренд болж исэн нүүр будалтыг хийгээд яг үндэ бид хоёр ямарч нүүрээ буддаггүй байхгүй. Гэтэ одоо хийгээд хийх гэж оролдоо тийм үү? Тэгээд тэр үед одоо юу байсан, ямар хуу байсан, одоо ямар дуу тренд байсан ч юм уу. Эсвэл одоо за 16 онтой холбоотой юмнуудыг ингээд ярий гэж бодлоо. Тийм яг өөрөөсөө бид тэр 16-нд амьдарч ирсэн хүмүүс шүү тийм. 2016 ямар хөө байсан бэ? Тэгээ тэр гоё юм байна гэж бодоод. Тэгээ бас надаа нэг юу нэ байхгүй юу? Та нар энийг хараад таньж гинөө. Kylie Cosmetics. Yes. Ийм юу байгаад байгаа байхгүй юу? Palette. За тэгээд би нэг Pinterest-ээс хэдэн зураг олсон юм. Пүү ямар за иймэрхүү бодгууд оо яана миний текстийг сая харсан уу? Oh my god авчаад тий. За ярьчаад тэрвэрлэж. Өөр хөлбөр байгаа юм уу? Бага. За ер нь бол ийм тод заа юу. Яна би цаанаас амар харагч. Зүгээрээ би хараа. Ийм дараагийнх нь за ер нь нэг иймэрхүү 2016 онд ч одоо юу байдаг гэсэн шүү дээ. Амар ингээд тод хөсгөө будаад тэгээд гол нь уруул ингээд амар майт гэдэг гэсэн байхгүй тийм. Иймэрхүү. Эндээс одоо сонгож байгаа энэ бас байна. Сонгож байгаа тэгээд ер нь нэг иймэрхүү царайтай болно. Хөмсөг айгуу тод байх хэвээр. Тэгээд амар сони юм надад бас ингээд юунаас захиалсан ийм сонин юу байна. Сормос байна. Би нэг одоо амьдралдаа хизээч сормос нааж үзэг хоёулын нэг хаах ч орлоо. Тэгин гэж бодож байна уу. Тэгээд тэгээд нүүр будах чадвар амар муутай. Тэгэхээр ер нь бол инээдтэй л юм болох байх. Гэхдээ яг хөвгтэй чи тэгээд харж байгаа л уусгаал иймэрхүү болох зэ яг адилхан. За энэ хоёрыг хийх гэж оролдъё бид заяа. За би улбар шарыг хийж. Би борыг бор тэгээд би яаж яхад нэг кремгүй заяа. Одоо би ингээд кушн ашигланаа. Хүзүүгээ боддгоо байлаа. Өдгөөс энэ кушн надад цагаанцсан. Би борлцсон хөө. Миний энэ бордоод гэдэг юм аа. Айгууцсан. За яана яаж бодно? Болно доо. Оо тол би ч бас тол. Би сая чам тол өгсөн шүү дээ. Тийм байна. Тэгээ 2016 онд чи юу хийж хаана явчих вэ та? 2016 онд чи яг л юу штэ. 12 дугаар ингэ штэ нэ за. Тийм. Төгсөн гээл яэш өгнө мөгнө гээл. Одоо 16-ны ихээс одоо хавар гэсэн үг штэ. Хавар одоо яг яэш өгнө мөгнө гэж явж байгаад. Тэгээд 7 сард хуваар аваад оюутан болоо тэгэл намар нь 1-р курс авсан гэсэн үг шүү дээ. 16 жин тэгэхээр бас айгу сонирхолтой яг юм шилжилтийн үеийн жил юм байна л да. Тийм байна тий. Тийм. Юу юм дээр батга гарчиж. Өчтөр яриа. Чи тэ 16 онд зэрэг за 12 дугаар ангид гэсэн үг шүү дээ. Нүрээ яаж боддог гэсэн. Би одоо мэдгүй крем дээр хөмсгөө амар тод боддог байсан маа. Одоо тэр зургуудыг харуул би хөмсгөө амар зүгээр юм алах шиг дөрүүлж бодсон юм. Тийм. Түүнээс одоо гэрэлсэн өдөр одоо юу мó юм яг уруулга бас боддог байсан болов? Та дөнгөөр. Гэтэ мэдэхгүй байна. Яг тийм амар бол боддог байгаагүй. Нүрээч цэвэрлэж чаддаггүй одоо нэг тийм. Би гэтээ яг үнийг хэлэхэд хэрэг кремтэй байдаг өөрөө мэдрэхгүй байна. Болж зүгээр юм уу? Зүгээр л юм. Их гоё ёо би сая юу гэсэн бэ? Их гоё цагаарсан л байна. Тэгээ бид хоёр яаж ч нэг гэрэл орохгүй гадаа үн амар гоё цас мас ороод амар айтайхан байгаад байгаа байхгүй юу? Тийм энд ч үү. Даач бид хоёр ингээд юу атсан? Хөшгөнүүдээ бүгдийг доошлуулаад тэгээд юу атсан байна. Гэтэ яг бичлэгний төгсгөл гадаа цас ороод ямар гоё байгаа тухай харуулж байна. Ёо. Зайста уучлаарай guys. Үнэхээр амар цагаач юм. Гэтэ зүгээр шүү дээ тий. Таарч ингээд бүгдээрээ бодчих. Бид хоёр ч одоо мейкап хийн гэж одоо 10 минут л зарцуулт юм одоо. Тэгээ бид нэр хийдэг юм заяа. 10 минут дотроо бүр скин кэр норн заяа. Тэгээ ингээд скин кэрээ хийгээд тэр нэг 3-4 стептэй. Тэгээ араас нэг нарны зүтүрхэд
консилер хаяа түрхэн. Түрхгүй л нанитсынхаа араас хорой паудер зүгээр нөгөө амар наалам хай байдлаар дарах гэж тавиал. Тэгэл уруулаа өнгөлөөл. Болч тийм да. Гэвч яа би хөмсгөө засчаад уурччихъя. Харсчих. Битэр сайн нэг хөмсгөө засахгүй юм зориулаад. Тэгээд гэсэн чинь манай найз ер нь бол хөмсгөө цаар дандаа уурдаг заяа. Би болохоор хөмсгөө цаараа одоо ингээд юм 3 сарим явахтай. Би болохоор хөмсгөө цаараа дандаа ингээд хайцлахгүй би хөмсгөө миний хойдл ингээд доош урагчдаг. Тэгээд хайцлахтаа дандаа хэтрүүлээ ажилласан. Тэг миний арт тал бараг дандаа л өсгөө юм шиг харагддаг. За ямар ч гэсэн кремээ түрхчлээ. Оо жижиг бүр мангал. Тэгээ айгүй ингээд нөгөө юу аадаг штэ. Ингээд хуурай паудер ингээд түрхэд нэг мейкап хийдэг байсан хүүхдүүд ингээд битүү юм тавьдаг байсан. Тэгээд хуурай паудер түрхэхээ хүлээ. Яах юм? Нөгөө 16 онд ч юм ба штэ хүмүүс амар нөгөө контур тавьдаг гэсэн аахгүй Kim Kardashian шиг. За. Тэгээд битүүрт одоо ингээд хуурай байхгүй учраас чи одоо миний нүгэр ингээд нүгрээ контурт. Guys. Окей. Тийм. За байц. Гэхгүй юу? Яг яаж хийсэн? Яаж тавих юм болоо? Наа хүмүүс яасан байна хараа. Оо би яаж л иймэрхүү ийм одоо шингэн одоо тосон контент айгу юу муу гэж юу? Муу. Тэгэж би энэс юм жоохон чамаатай. Би нөгөө ангаах дөнгөж ороод бас тэр үедээ тэр чинь бас 16 гэсэн үг шүү дээ. Одоо мейк ап хийх гэж оролцсон. Яана оролцсон. Би амар бор юм шүү бодмаа. Тийм бор. Би өөрөө үчлээ. Би өөрөөс яг үндэ хэрэгэлтгүй заяа. Би зүгээр яг хараал ямар хүүрхийн ингээл авсан. Тэгээд яг хэрэглэх гэсэн чинь болдгоо мөлий. Одоо 16 онд чинь бас нэг амар том юм нэ хамраа өндөрлөдөг чинь хоёр талаас нь амар. Тэгээ би тэр үед ингээд иймэрхүү одоо нөгөө яг Nix-ийн хөлөө нэг юм шахдаг санаж гин үү? За Nix-ийн хөлөө юу лээ? тэрийг мэдгүй. Би бол Nix-ийн хэрэг ингээ хоёр талтай юм харандаа шиг юм байд штэ. Нэг талтай юм одоо өөдөрч ч юм уу хайлаарстай. Нөгөө талтай болохоор юм бор юутай юм байдаг та. Тэрийг мэдх юм. За ямар ч нэг яг ийм өнгөтэй заяа. Тэгээ ингээд шахаад ингээд доороос нь гарч ирдэг заяа. Тэгээ урталтай юм багсан. Тэгээ тийм юу би ингээд түрхээр. Тэгээ гол нь би ч нөгөө тэр үед одоо спонж байсан юм. Яаж таасан мэдгүй. Тэгээд би ингээд нэг юм болгоол нүрээ бодоо. Тэр нь яаж ил ингээд нөгөө ангаахт юу адаг штий. Бөөнөр ингээд анги ингээд oh my god. Юу адаг штий. Марафон гүт штий. Тэгээ марафон гүөх гээд ингээд би хамраа ягаагүй. Марафон гүөх гээд ингээд очдөг байхгүй юу. Тэгээд ингээд тэр үед одоо манай найзууд бол надад юу ч хэлээгүй байсан. Тэгээ би юу хаасан чинь яаж хамраа өндөрлөхтэй болоо. Тэгээ би нөгөө нэг ингээд сүүлд ингээд зургнуудаа харсан чи одоо бүр том болчоод ингээд тэр үеийнхаа ингээд зургнуудыг харсан ингээд хажууд шаарсан пум ерөөс уусаагүй. Энэ одоо зөв ингээд байсан тэгээ ингээд гурвалжлаад ингээд амар тийш дээ. Тийм. Тэгээ энэ амар сонир найзуудаа. Миний крем цагаад гэснээ өөдөрч бомбар. Яа яаж яах хэвээр би энэ ч тоо ямар хэцүү юм бэ? Тэгвэл хаанаач өөхөд аа. Энэ хамрыг өндөрлөгдөх үү? Хари тийш яа. Окей. Амар тод өнгөтэй контиг би бүр арай амар дараад байна уу биш ээ. Яагаад гэдэг вүлээ? Хоёулаа төлсөж юу болж та. За тэгээд өшөөд одоо 16 онд би ямар ч тач хөмсгөө ингээд амар нарийнхан болгож цэцдэгсэн заяа. Мангар нарийнхан болгоод тийм ингээд бор өнгөр боддог заяа. Тэгээ миний 2000 ер нь бол ингээд одоо 10 жилийн сүүлийн жилүүд 16 он 12 дахь ангид тэрт хамгийн их одоо нүрэ бодолтонд харамсдаг юм бол би уруулынхаа ингээд доторлыг амар улбар шоронгор буцдаг гэсэн. Тийм тод улбар шоронгор. Би одоо ч ер нь бол юм тод одоо тодон чашин. Юу хулгай чи уусах. Уустай л шүү дээ. Уусч юу? Ууссан байна. Ань гэрэл жоохон юу аваад байгаа болохоор яагаад юм бэ та? Чи буцаагаа анд авчих уу? Энд биш тийм юм. Тийм би бас ингээд өөрийнхөө хөмсгийг засч чаддгүй. Тэгээд манай үеэлэгч миний хөмсгийг засаад хэвлээ засаад үс. Тэгэл үеэлэгч яадсан тэрүүгээр нь л яадаг л та амьдрдаг байсан л та. Тэгээ одоо би бол угаасаа хөмсгөө засдаггүй. Сая л имжлэхэд зориул заслаа. Засаж чаддгүй. Хэлбийг нь олдгоо. Одоо миний энэлийн хөмсг бол аюу айтаахан болчдөг байхгүй. Энэлийн хөмсг болохоор яа тийм мэдэхгүй. Нэг тийм. Хоёул одоо энэ шар гэрэл энэ гэрэл хоёрт ингэж будаж байгаа заяа. Үд жинкнээ харуулъя гэж юу? Гадаа яг нөгөө байгалийн гэрэл харъя. Тэгвэл амар инээд байгаа. Миний хамар дэлхийн юм бах та. Дэлхийн болсон уу?
Тэг өөр хаанд байдаг гинэ. Окей. Тэр үе чад ингээ хөмсгнөөс доошоо шууд ингээ унсан хамар хийдэг ус. Аа за нийлүүл татах юм байна шүү дээ. Тийм. За хийж хаад би ингээ амар харамт байхгүй юу хасах 5 мянга гарын заяа. Тэнгүүд би ингээ өөрийгөө ч ингээ амар сайн харддаг юм а. Тэгээ тав ингээ ус юм шүү. аль наашаа. Ус юм. За. Одоо тэг эндээ татнаа. Тэг барыг ингэдэг байсан баха тий. Доогуур. Тэг би бас тэгсэн. Тэг одоо ингэх юм уу? Ингээд тэг дух сая тэр хоёр хүүхэн чи юм биш үү? харж гэж. Өөр 2016 онд юу болж вэ? Ямар хувцас өмсдөг байсан? би яг үнийг хэлэхэд заяа 10 жилдээ бол яг л формал өмсдөг юм биш. Юусгүй гадуур явна үстэй. Гадуур 12 дугаар анги 1-р курс. нэгдүгээр курс өмсдөг юу? Бариу джинс өмсдөг хിവэр байсан би бол. Бариу джинс нэг хэсэг. Яг бариу джинс бол шүү дээ. Яг үндэ бүр 11 12 онд байсан шүү дээ. Гэтэ би бол ингээд амар бариу джинс өмсдөг хിവэр байсан 16 онд. Тэр үеийн бариу джинс. Бариу нөө одоо суул өмгнүүд чинь сүүл гарч ирсэн юм шүү дээ. Тийм болоо. Тэгээд яг үнийг хэлэхэд бол шүү дээ. Би бараг 12 дугаар ингээд төртлээ. Ингээд яа нэ хоёр сурчлаа айгуу дураар явж шүү дээ манай зүр. Уг нь битэр ардаа 17 секунд хүлээ ийнэ. Ингээд байнгын ээж маань ингээд хувцсыг маань авч өгдөг гэсэхгүй юу. Тэгээд ер нь ээж юу өмсгөн тэрийг өмсдөг байсан болохоор бас би өөрийгөө 16 трендлэг хувцлаг байсан гэж бас хэлж чадахгүй л юм л да. 16 гэхдээ ямар хувцастай трендсэн болоо. Ер нь 16 оны хамгийн од хүн чинь одоо Kylie Jenner гэх маань байлаа. Миний одоо санаж байгаа тэр яг хэдэн он байсан санахгүй. Айгу өнгөнгийн өмсдөг гэсэн санаж байна уу? За тийм тэр чигт арай жоохон багтахаа. Тийм үү? Тийм. За тэгвэл чокер зүтгэсэн. Тийм юм байна л да. Надад тийм чокертэй зураг байгаа. Энд дээр хэрвээ би эдит чадах юм бол оруулах байхаа. Баярлалаа. Тэгээд юм бэ? 16 оны ер нь гол хэмжил тэгэл майт уруулыг бодог юм шүү. Тийм майт уруулыг бодог. Тэгээд октод ингээ үсээ амар их нөгөө цайруулдаг ус одоо тийм саарал тийм юм уугаар өнгөөр цайралт хийлэгдэг байсан. Нэ за болсон. Би бол тэнцтэй гоё санагдаж юм уу? Уусгасан чинь нэ за гол руу орчлоо байна. За зүгээр яасан болоо. Их хүрээ. Тэгэл. За 16 оны амар од дуу ямар дуу вэ? 16 оны амар од дуу юу? Дааж 1-р курсэд сонсдог гэсэн гэж бодъё л доо. Ингэж тайхан зүв байсан уу хамрын дэвдэлт? Зүв байха. Биш болов. Зүв фак. Голоор явна шүү дээ. Явах. Яа за мэдхгүй энэ яг биш мэдхгүй та мэдгүй. Тарж ийн үү? Тарж л ивэл тэгэл. Сүүлд нь би багсаар тараа гээд байсан шүү дээ. Бас 16 он Mongolian family ингээд нөгөө юу адагс. Тэ Mongolian family амар үздэг. Тэрийг амар үздэг. Snapchat-аас амараад Snapchat-ийн нохоотой филдэг. Тийм тий. Шахмал нь болохоор юм цагаан баггүй юу? Наа чи маа хөмсгөө юусоо боддоггүй. Хөмсгөө бодцгаая. Энд хар өнгө байна. Хар өнгөөр бодчих. Гэвч хөмсний багс. Хөмсгний багс. Надад байх шүү дээ. Миний юмс. Миний хөл орчихлоо. Яа одоо хаана эндээ ингэж тавьдаг лөө. Доор нь. Тийм тий. Яа энэ хөл бэлтгичлээ. За янзлаач дээ бас ч юм уу. За жигээ зохицооч. Тингээ яа. Хэдэн минут болж байна? 15 минут ч шиг уу. Юу вэ чи удаад штэ. Яг удахл ёстой л байх л та. Тэгэл голоос нь соёл хасад масгал хэлгүү дээ. Yes. За тэгээ өөр 16 онд юу хийж бэ? Юу хийж гэвэл тэр үед одоо
сайн хөгшөрч. Угаасаа 26 он болцоо аргагүй л тий. 10 жилийн өмнөх юм аа хүн яг бас амар тийм тод санаад хүү хаа гэдэггүй л юм байна гэх юм уу. Яг 12 дугаар ангид төгсөөд шота цамц. Тийм. Тэр 16 он уу? Тийм баг. Шота цамц тэгээд ингээд чокер үсээ яадаг гэсэн бол үсээ гэж өнгөр бодохоос өөр юм хийдэг гэсэн юм болов? Харин яадаг гэсэн бол за ээжээ. Одоо энийг тараач юм уу? Би нөгөө амар удаад амсагдаа тараацсан шүү дээ. За. За энийг иймэрхүү юм боллоо. Одоо тараалаа. Яаж хүсэхөө бодох вэ? Окей. За. Ямар хүмүүс хүлээлээ хараад. Оо энэ одоо тарж байгаа мó? Харна. Тараарай минийхөө. Арай урт зурцсан уу? За харъя. Хүмүүсийг харъя. Нэг тийм нумарсан өмсгөө. Гэхдээ би тийм нумарсан өмсгөө зурч. Оо минийх найз бүр гал. Энэ охиных бүр гал юм байна. Харин түгээс маран заяа. За ингэ дээш хаа юм байх юм шиг байна. Жохон юм. За ингийн. Эхлээд ингээд хүнсний харандаагаар хилтэй гаргаж байгаа дараа нь голын тэнцэж тий. Анхнаасаа тэнээр явцсан би. Йоо юм. Наашаар та. Зүгээр л шүү дээ. Нэг урд биш байна. Амар юу санагдаад. Миний охиных болохоор ингээд юм дөрвөлчин юм байна. Тэгэхээр би одоо ингээд дөрвөлжлөнөө. Ингээд шууд доош явна. За. Йоо ямар тэнийг юм бэ? Йоо хөмсгөө тодор харсан чи ямар сони юм бэ энэ ч тоо. 16-нд ийм л байсан багтаа нэ. Юу юм бэ? Тийм нөгөө Анастасия ямар юм чөлөө нэг тийм нүүр бодолтой брэнд байдаг шүү дээ. Тэрний ингээд нэг юм хөмсгөний ингээд одоо яг юм тэн биш заяа юу юм. Дээл гэдэг юм да. Тийм юмар ингээ октод амир хөмсгөө боддог байсан 16-нд. Тийм. Би бас тэргээр будж л явсан баг. Тэгээд юм Кайли гэж уруулын юм кит байдаг гэсэн шүү дээ. Ингээд хүрээлэгчтэй мат уруулын бодог. Тэрийг ингээд амир хөвлөж мэргэлдэг. Пүү. Сүүлэн баг. Бэж миний хоёр хөмсг өөр байгаа юм шиг залуус яг үнэтэй. Хамаагүй. Яа. Одоо ингэ тараа энэ тал шиг ингээ гоё дөрвөлжлмөр байна юу. Хөмсгөөс бодох амар хэцүү ажил биш үү хөө. Тэг яаж хаш явууллаа? Шолон зурлаа. Йой. Хардгүй сайн. За энэ тал. За. За миний хөмсөг дөрвөлж юм байна уу? Одоо дараа нь трийн 50. Тийм ээ, тэгвэл дөрвөлж юм байна. Хэлбэр нь гарлаа залуус. Одоо за битэр одоо дундаа нэг хөмсөг Миний эдлийн хөмсг угаасаа сонин гаач юм биш үү? угаасаа л хүний хөмсөг хоорондоо өөртөө нэг. Ямар тэнийг харагдаад ах юм. За угаасаа тэнийг харагдах гэж бодож байгаа биш бидтэй. Угаж тэнийг харагдах гэж бодоагүй л дээ зүгээр. Хоёулаагийнх нь тэнийг харагдах бахаа л гэж угаасаа бодож байгаа. За баг. Бас бах уу. Одоо энэ чи ингэдэг байхгүй юм. Кремнээс авч байгаа.
Гэтэ хоёулангийнх нь хувьд ингээ 16 он тренд тав жоохон хэцүү жил байсан юм шүү дээ. Яг 12 дор нэг ийш юм шиг гэж болохоор тий. Гэтэ яг тэр үед та битгүй. сүүлээр л дагаж ил явсан уу? Дагаж ил явсан байх уу? Тэр үеийнхаа зургуудыг би оруулчих байгаа хаа. Тиймэрлэн өмсдөг байсан. Шаналлаа. Тиймэрлэн тэр үед амар од байсан. Тэр охины хөмсгний уртл ингээ дөрвөлжин мөртлөө уусгалтай байсан заяа. Одоо тийм болгоно хөмсг. Дээрээс нь яаж яадаг юм болоо залуусаа. Юу хүрээ. Хоц хөмсг арилгаа ичвэ. Сүүл нь баг арилгаа явчихлаа шүү дээ. Зя. Нөгөө тал нь тэгэл тэр үед ч одоо дүнгийн Instagram-ийн фильтр энэ анх гарч ирсэн болов? Арай сүүлд үү? 10 мэдхгүй байна. Одоо энэ одоо нөгөө нэг энэ хажуу тишээ болоо нөгөө өнгийн салдаг шүү дээ. Тэр бол байсан. Фильтр хизээс орж ирсэн юм болоо. Гэтэ яг үндэ зөө. Одоо би ингээ бичлэгийн хоёул ингээ хийх санаагаа ярилцсан шүү дээ. Тэр үед ингээл за 16 өнгөт хоёлаа ингээл амар уралдаал бүр амар тэр үеийнх юм ярих байх гэж бодсохгүй. Тэгээ цагаад талаар тэгэл бүр амар санаанд орж ярьж чаддгүй юм байна. Харин тийм би яг ингээд бодоод байгаа хгүй за 16 ямар байлаа гэд. Тэнгүүд бүр тийм актрыг тэг үгүй тийм трендээс нь тийм дуу сонсдог гэсэн юм бол боддохгүй байхгүй. Тэр үед ямар дуу юу байсан юм бэ? За яг би 16 оны заяа тренд дууч дуу мө гэж ChatGPT-ээс тэгвэл хоёулангийнх нь ингээд амар юу сэргэж магадгүй. Нэрийг олчвол за энэ амар хангалттай л дөрвөлжин баг шиг шүү дээ. Тэр охины доош байсан байхгүй. Drake, за Adele, Rihanna, work гэдэг. Үгүй 16 онд байсан юм уу тий? Justin Bieber, Sorry, Love Yourself. Is it too late now to say sorry? Гэдэг бай шүү дээ. Cheap Thrills, Coldplay, The Weeknd, Starboy гарч ирсэн юм байна. Taylor Swift, Shake It Off. Гинэ. Окей. За хардаа адилхан байна уу хүмүүсгэн? тийм ээ адилхан. Биш тэр хүнийхтэй хоорондоо ч хамаагүй л гэхгүй. Өнөр адилхан. Яна шойло бүтэхгүй. Би яг үнийг хэлэхэд байлаа шүү дээ 16 онд юу тэр Weeknd яг үндэ би Blackpink дөнгөжтэй beauty хийгээд. BTS дөнгөж гарч иржсэн. Манай одоо нөгөө BTS яг од болж байсан. 13 онд beauty хийгээд 16 онд яг амар од болоод тэгээд ингээд Америкийн нэвтрүүлгүүдэд очиод Fire гэдэргээ дуулаад үзсэн. Окей. DNA, Fake Love гэдэргээ тэр мэрийг амар сонсдог ус. Надад нөгөө нэг яг санагдж байгаа юм юм биш байхгүй юу? Манай ангаахын хоёр найз тэр үед найзлдаг байсан хоёр найз маань ингээд BTS-ийг ингээд сонсдог байсан юм шиг байна заяа. Тэрнээс өмнө би бол Big Bang гэж мэддэг байсан л шүү дээ. Тэгээ BTS-ийг амар сонсдог байсан юм шиг байна. Тэгээд ингээд тэднийд очиж ингээд BTS-ийн дебют хийсэн юм хүн байсан юм уу эсвэл одоо за мэдхгүй. Тэгээд тэр мэрийг амар үзээдсэн тэр хоёр. Тэгэл би ингээд үзсээр байгаа тэгээд BTS сонсдог болсон даа шүү. Би бол яг үнэндээ K-pop ч хүн. Одоо ч K-pop ч хүн. Тэгээд яг 16 онд бол тэгэл юу ажилласан? Blackpink debut хийгээл Whistle гэмтгүй дуу муу гараал тэгээл тэр мэрийг сонсоол хөгжмийн нэвтрүүлгүүдэд орохын үзээл ерөөсөө Blackpink-ээр өмсөлдсөн байсан. Улбар
Улбар шар жоох орцсон билүү яалаа? Чиний чинь доотлол нь нэлээд хардуу, дээдл нь бор байсан баха. За. Уг нь чаас хайртай ингэ нөө YouTube дээр юу хацаа байхгүй юу? 16 оны тийм зураг мургууд одоо тавьсан байгаад байгаа байхгүй юу? Энийг тэгээ өөр нь буцаад харах юм уу те энүүгээрээ. Юу спонж ороо? Эсвэл наатгараа ч юм уу? Энийгээрээ таачдөө. Спонж нөгөө том болохоор би энийг бараг хөмсгөө буцаагаад яаж юм бол хараад тийм. Арьсуудаа гайхаж шүү дээ. Энэ хоёр юм шүү дээ. солиос Юу төв юм нэлээд. Гэхдээ инкерээс хөмсгөст амар цэвэрхэн болд юм шүү дээ. Залуусаа. Энийг ингээ 2026 ч гэсэн ингээ хэвстэй юм шүү дээ. Гэхгүй юу? Тэгдэг болчих л да. Яа гэхдээ чи боддоо өглөө гэрээс гарахтаа ингэж хоёлаа бодно гээ. Тэгэх юм бол Одоогоор битэр заяа. 30 минут. Яа, 30 минут бодсон юм уу? Oh my god. яа 30 минут бодож байгаа талдаач орох байгаа юм шиг бараг. Яа, хурдлын ч та. Тийм баха. Миний нуруу өвдөх нь аргагүй юм биш тий. Шилжүүлээ сонирн байгаа зүсээ. За ханга. Тэгээд Тэгтээ ингээ амар борлуулаад нээхэр нүдний цаана орчод алга болчихдог юм. За одоо амар улбар шар орж ирэх хэрэгтэй guys. Одоо улбар шар юугаар тавих вэ? Энүүгээр тавих. Улбар шарангуур гэдэг амар. Газар үгүй залуусаа энэ бол яг бор улбар шарын нэгдлийн энэс илүү гарах боломжгүй гэж би бодож байна. Одоо нөгөө нэг багснуудаа хооронд холчлоо. Хамгийн амар нь хойлогийн урдаас хардаг миний гэрэл унт алга болсон юм шүү дээ. Тийм. Цэгийн дууссан бах та. За байхад гэрлэхүүл явах. Тэнд гэрэл авгаа гэж бодлоо. Энэ арай тэнэг байна. Яг гэрлэх болохоор чи үед хойл яг байгаль ингэж хараас дүүн тэнэг авч байгаа юм байна. Асч штэ. Яа, хизээ унтарсан юм бол. Окей. Тэгэл хурдан тусах цэгийг дуусгах. За. Эцэст хурдлах гэж найс 8 хичээж байгаа шүү. Гэрлээ цэглээд буцаж ирлээ. Одоогоор нүд болцсон гэж үзье. Одоо гээс хайлайтер тавиад тэгээд сормоос наах гэж үзье. Би одоо сормоос амжилтаас нааж үзээгүй. Чи үзсэн үү? Үгүй. Тэгэхээр одоо яах ёстой юм болоо? Мэдгүй. Болон доо тэгээд би нүдний дуутлаа зүгээр гэх гараар тавьчих яг. Амар тод хайлайтер тавих ёстой юу энэ хоёр. Тэст амар тод байна уу? Хардаа. Тод байгаас тээ. Тод. За. Тэгэл одоо хайлайтерны багслагаа ингэж нүгэр гэж.
Амар гоё тод явна. Хөмсгний доогуур. Бурхан. Тод байна уу? Тод юм. Хөмсгний доотлоо хайлайтардаг байсан. Хөтлөн тавина. Хойл гарах ажилгүй гарахгүй юм уу? Байхгүй. Үгүй хавсан өдөр шүү дээ. Гинт гарах ажилтаа болчих яана. Ингээ гарах уу? Ингээ гараач хүмүүс очиж тийм болов. За ингээд хайлайт болчлоо. Тэгээс уруулаа бодчих. Тэгээд сормоосаа наах гэж оролдъё. Уруулаа яах хэрэгтэй вэ? За ямар ч хэсэн За тэгвэл одоо тийш нэг ингээ хартаа. Яана. явц нэг иймэрхүү аа. Ой энэ артистаа болохгүй дөө муу явж шүү. Саяны юу ч дууссан юм уу? Тийм шүү. Вай. Тэгвэл Юу ч хамаагүй нэг тийм 16 он тэгсэн. 13 минут намжуулах шүү. За одоо ингээд уруулаа ямар өнгөөр бодох вүлээ? За жи. Би нэг улбар шарт өнгө байсан. Чинийх хүрэн өнгө байлаа яалаа. За. Энэ бол цэвэр Кайли их юм байна. Ихчиж Кайли найз юм байна. Нөлөө ах. Оруулна филлер госолчаад тэгээд. Уруулын бод гаргаад болцсон шүү дээ. Гаргаад аваад болгоцсон шүү дээ ч юу. уруулаа томруулах чи амар хэцүү юм байна. Угийн том уруултаа болохоор. Одоо ингэж юм Яна кэрэн мөрөнд чинь алч үдээ цаашаа. Excuse me. За. Гарахгүй шүү дээ ихгүй. Контр явах юм шүү. Тэр үед контр байдаг байсан шүү дээ. Тийм шүү дээ тий. Юмханаар юм хийн гэж. Тийм болцсон шүү гэнэ. За надад нэг контр гэж нэг юм байт юм аа. Тэрийг одоо ашиглах нь эцэст нь. Тэр ч контр айгуу болсон шүү дээ. Нэг ч контр гэдэг үстэй. Тийм контр шүү дээ. Биш шүү дээ. Яна бурууг нь авчлаа. Арай бараан болчихоо зөө өнгөрсөн. Бурхан. За бодсаа уруул болсон. За би сормоосаа нааж ийзээ юу. Тэгэл дуусаад би контрол зуртаа. Нэг ч одоо яаж наах юм бэ? Цавгаа
Эннийхээ хойнд хүрхий штэ тий. Ахаа. За. Хамт хийцээ. Нэг л хэмсээ болохоор тэгэл. Тийм штэ. Эннийхээ хойнд хүрхэнэстэй. Хүрхэж байгаа юм болов? Түрхтэй байна. За. Ингэж урах юм уу? Хэвээ үн тийм үү. Тэгээд хацлын хүлээх юм шүү. Тормоосоо нагаад тэгээд хийгээд дуусчихлаа. Их тийм Бэлэн боллоо. Одоо нэг зураг харуул та. нэр тийштэй. Битэрийн ингээ одоо инспирэшн авч ботсон бодолт нь энэ байна. Санаа авч ботсон ч гэх юм. Би энэ те, адмаа энэ те. Тийм. Төстэй бодсон. Одоо ингээ уруулаас нь харагдаж байгаа хөнгөн. Би сормоос анх удаанаас үзлээ чи бас Хэцүү гэхдээ наачгаар ингээ наачаар аюу айтах юм. нүд сэрэгчдэг юм байна. Тийм байна. Ингээд хүүхнүүд сормоос ирээд байх нь шүү дээ. За тэгээд 16 оны бодолт нэг иймэрхүү байлаа. Хоёул байгалийн гэлд гарч үзэх үү? Тэхүү. За одоо юу яа заяа. Одоо энийг аваа басчих. Тэгээ. Тэгээ одоо бид тэр хөшөө хараад Одоо ингээд юу хаацаа байхгүй хаацсан байгаа. Oh my god. За зүгээр. За уучлаарай. Энд чинь ингэж тогтохгүй юм шүү. Тогтохыг юу болох юм бэ? болгоомжтой болсон. Энэ гэрлийг унтраагаад зя. За одоо бид тэр энийг дээш нь хийнэ. За дэвшлэж. Энэ гэрлийг унтраагаад. Одоо ингэ дээш хэлэхээр бид тэрийг үнэн нүүрцээрээ байгалийн гэрэл тарагдах болно. Яана. За. Жон дээр зэг юм уу? Наа чи ингэ хойш хурнаад байна л та. Айгууха. За бурхан минь. Чи гараад үзээд яа. За залуусаа ер нь бас 16 оны бодог хийх гэвэл Нилээд гараарай гэж байна. Гадагш мөр амар гоё шүү. Нүүд шаргалдаа. Амар гоё засараад янзтай л харагдсан. Нийт наашаар та. Зүгээр л юм шүү. Энэ тийм амар харагдаад байгаа юм. Би одоо нөгөө амар харам мот болохоор ямар харагдаж байгаа өөрийгөө харахгүй л байл л да. Нэр л нэг тийм. За нэг энд байгалийн гэрэл орсноо хоёлаа баг оруулахгүй байх та. За энэ хүрээд дуусна юм байна та. Дараагийн хэсгийг үзье.